За сайн байцгаана уу? Өнөөдрийн лайв бас хэдэн минут хоцроод эхэлчлээ. Гэхдээ хоол идэнгээ өнөөдөр лайв видео хийж тэгээд тэр нь хэд ядаргаатай санагдчихэв хэлээрэй. Тэгээд өнөөдрийн видеон дээр маш чухал зүйлийн талаар ярина. Тэр зүйл нь болохоор баян сэтгэлгээ ба ядуу сэтгэлгээ. Тэгээд би сүүлийн 2-3 жилийн хугацаанд ер нь бол ном уншаа тэгээд хүмүүсийг бас айгүйх ажигладаг л да. Ажигласаар ирсэн. Тэгээд ер нь бол яг хүмүүс яг баян хүмүүс одоо жишээ нь за дан ганц баян хүмүүс гэлтгүү нэг тийм том сэтгэдэг хүмүүс байдаг да. Том юмныг бүтээж чаддаг тийм хүмүүс. Тийм хүмүүс яг яаж сэтгэхэд юу болоод байна те ямар шийдвэрүүдийг гаргаад байна гэдэг нь айгүйх ажигласан. Тэгээд бас ядуу хүмүүс тэгээд дан ганц ядуу гэлтгүү бас ер нь бол том зүйлийг амжуулж чаддгүй. Тэгээд жижиг сэтгэдэг тийм хүмүүс бас яаж тэгээд ямар шийдвэр гаргаад яг толгой дотор нь юу болоод байна гэдгийг бас судалсан л та. Тэгээд тэндээс яг ойлгосон юм нэхлээр одоо proactive mentality гэж байгаа. Англиар бол одоо маш олон өөр одоо төрлөөр тайлбарж болно. Жишээ нь Stoic гэдэг би нэг философийн талаар их ярьдаг. Дээр үеийн одоо эртний Грекийн, Ромын мундаг хүмүүс энэ одоо сэтгэхүйг маш их эрхэмлдэг байсан. Тэрнээс гадна бас эртний Зен буддизмын, Даоизмын бас одоо мастерууд Күнз гэх юм уу тэр мэтийн хүмүүс бас энэ талаар агиох ярьдаг байсан. Тэгэхээр энэ бол яг хүн төрлөختний одоо дотроос нь одоо цаанаас нь байдаг тийм одоо хизэж хуучршгүй тийм одоо зарчим гэсэн үг. Тэгэхээр хэдэн мянган жил өнгөрсөн ч гэсэн энэ зарчим бол байнга үлдэнэ. Харин технологи өөрчлөгдөнө, мэдээж таны ажлын байр, таны амьдралын нөхцөл байдал байнга өөрчлөгдөнө. Гэхдээ энэ зарчим бол хизэж өөрчлөгдөхгүй гэсэн үг. Тэгэхээр энэ зарчим ямар зарчим бэ гэхээр нөхцөл байдлынхаа хохирогч нь болохгүй байх тийм зарчим. Хит их хүмүүс ер нь бол одоо Паретогийн зарчмаар ярихад дэлхийн хүн амын 80% нь 90% нь ядуу, үлдсэн 10-20% нь үлдсэн нөгөө 80%-ийн мөнгийг нь эзэмшсэн байдаг тийм. Тэрнтэй бас адилхан бусад бүх спорт гэх мэт бусад бүх зүйлүүдээр яг ингэж хуваарлагдсан байдаг. Тэгэхээр тэр одоо амжилтгүй байгаа тэр 80% тэр аливаа зүйлийг хийж бүтээж чадахгүй байгаа 80%, 90% тэр хүмүүсийн гаргаж байгаа алдаа нь юу вэ гэхээр хамгийн тогтмол гаргадаг алдаа нь нөхцөл байдлынхаа хохирогч байх тэр сэтгхүүг тэр mental model би нэг өмнө бас энэ mental model гэдэг зүйлийн талаар аяух ярьдаг байсан да. Одоо хүн ертөнцийг үзэх нэг тийм фильтр байдаг. Тэгээ тэрийг цэвэрлэхгүй бол ер нь бол дараагийн тэр бусад хийж байгаа зүйл нь бол ямар ч хамаагүй гэсэн үг. Одоо та хэл сурах гэж оролдож исэн ч гэсэн эсвэл бизнес хийх гэж оролдож исэн ч гэсэн юу ч оролдсон та энэ сэтгхүүг өөрчилж чадахгүй бол та амжилтанд хүрэхгүй гэсэн үг. Яг гэвэл Rocky Balboa хэлдэг нэг алдартай Rocky Balboa-гийн нэг хэлсэн нэг киноны хэлдэг хэсэг байдаг да. Нөгөө нэг хүүгээ загнаад ч гэх юм уу хүүдээ ингэ сургаал айлддаг. Чи хичнээн чанга ир байсан ч хамаагүй те хичнээн чи мундаг хүчтэй байсан ч хамаагүй. Хэрвээ чи одоо амьдрал чамааг өвдөг дээрээ сөхөрж унталчин зодно. Тэгээд хэрвээ чи зөвшөөрөх юм бол амьдрал чамааг эргэж хизэж босохгүй болтолчин зодоод тэнцээ чинь байлгана гэдэг. Тэгээ жинхэнэ одоо аваргуудын чемпионуудын сэтгэлгээ яадаг вэ гэхээр тэгж зохиулсан ч гэсэн эргээд босч ирдэг гэдэг. Тэрийг бол айгүй хүмүүс үзсэн баг те. Тэгэхээр ер нь тэрэн дээр бол харагдаж байгаа. Гэхдээ хамгийн гол нь заавал тэр хэцүү нөхцөл байдлаас
тэгж гарч ирэх гэдэгтэй биш. Ер нь бүхэл нөхцөл байдлын одоо тэр external одоо бүхэл орчин тойрон нөхцөл байдал гэх мэт зүйлсүүд биднэрт одоо нөлөөлж байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр тэрний хохирогч нь байх, эсвэл тэрний өдөрдөгч нь байх. Тэр сонголт таны одоо 100% таны гарт байна. Түрүүний 7 хоногийн миний нөгөө лайв видеон дээр хэлсэн бяцлаглалын видеон дээр хэлсэнчлэн таны одоо бүх experience, таны бүх туршлага, бүх үзсэн харсан бүх зүйлүүд таны толгой дотор болж байдаг. Тэгэхээр тэрийг яаж орчуулах, тэрийг юу гэж тайлбарлах, тэрийг ямар өнцгөөс нь харах. Тэгээд тэр ертөнцийг одоо та яг яаж реакц өгөхтэй, тэр танд болсон бүх зүйлүүтэй. Магадгүй та машины ослолт аварт орсон ч юм уу, та хорт хавдард туссан ч юм уу, юу ч болсон байж болно. Эсвэл заавал түрүүний хэлсэнчлэн эсрэг тийм сөрөг утгаараа биш, эерэг зүйл танд нөлөөлсөн ч байж болно. Та лотери хоцсон ч байж болно. Тэр чинь бас яг л адилхан хүнийг хордуулж болох гадны нөлөө гэсэн. Тэгэхээр аль ямар нэгэн тэр нөлөө танд тохиолдоход тэрийг та хохирогч нь байх уу, эсвэл тэрнийг хүлээж аваад өдөрдөгч нь байх уу гэдэг маш чухал. Тэгэхээр би яг яаж энэ сэтгэлгээг суулгах талаар энэ видеон дээр ярина. Тэгвэл бас хэд хэдэн жишээ аваа зарим хүмүүсийн жишээнүүдийг авна. Тэгэхээр алдаа гаргасан хүмүүсийн жишээг бас авна. Амжилт гаргасан хүмүүсийн бас жишээг авна. Тэгэхээр одоо эхлээд алдаа гаргасан хүмүүсээс нь эхлэе. Ядуу сэтгэлгээгээс эхлэе. Ядуу сэтгэлгээ гэж яг юу юм бэ те? Жишээ нь та бид бүгд мэдэн те, маш олон хүмүүс маш ядуу байдлаас, маш одоо хэцүү нөхцөл байдлаас гарч ирээд тэгээд маш их том амжилтыг, маш их том зүйлийг бүтээсэн, дэлхийд том нөлөө үзүүлсэн, том амжилттай компани байгуулсан ч гэдэм үү, тийм хүмүүс зөндөө байдаг. Тэгэхэд тэр хүмүүсийн ялгаа нь юу вэ? Тэр хүмүүс тэгээд нөгөө хүмүүс нь болохоор хизээж тэгж чаддгүй. Тэгсэн мөртлөө тийм ирмэлзэл байдаг мөртлөө хизээж тэгж чаддгүй тийм хүмүүсийн ялгаа нь юу вэ гэдгийг сайн бодоод үзэхлээр нөгөө нэг counter intuitive гэж би та бүхэнд байнга хэлдэг нөгөө нэг юмыг эсэргээр нь хийх гэдэг. Тэгэхээр тэр ядуу сэтгэлгээтэй байгаа хүний сэтгэлгээг эсэргээр нь хийж иж бид нэр баян сэтгэлгээтэй том зүйлийг амжуулж чадна. Тэгэхээр жишээ нь та тэрбум долларын компани нэг гэж байгаа бол та сая долларын сэтгэлгээгээр сэтгүүл хүрч чадахгүй. Та сая долларын компани нэг гэж байгаа бол та $1000 сэтгэлгээгээр сэтгэх юм бол хүрч чадахгүй. Тэгэхээр та ямар зорилго тавина, ямар хэмжээнд хүрэх гэж байгаа одоо төлөвлөгөө гаргана. Эсвэл ямар зүйлийг амжуулах гэж байгаа, бүтээх гэж байгаа тэр хэмжээ болгондоо тааруулж сэтгэх хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр би бас нэг өмнө хэлжсэн да манай багангийн багш надад ингэж зааж өгсөн гэдэг. Хэрвээ би энэ атгсан гар бол миний зорилго энэ ч байлаа гэхэд дунд нь байгаа саад ийм хэмжээтэй бол миний зорилго харагдахгүй. Тэгэхээр миний зорилго ийм том болох юм бол харин тэр саад яг адилхан хэмжээтэй байсан ч гэсэн тэр цаанаас нь миний зорилго зохиох учраас зорилгодоо би хэзээ ч шантрахгүй гэдэг. Тэгээ тэрийг надад намайг бага ангид байх тайлбарлаж өгч байсан. Тэгэхээр яг тэрнтэй төстэй сэтгхүүнээс л бүгд хамаарна шүү дээ, тийм ээ. Би бас нэг хэлжсэн тэр ILR гэдэг байгаа. Illusion of Limited Resources гэдэг. Хязгаарлагдмал нөөц баялаг байгаа гэдэг тийм хийсвэр үзэгдэл, хийсвэр сэтгэлгээнд хүмүүс гатсан байдаг болохоор дандаа хийж бүтээн гэсэн зүйлүүдийг амжуулж чаддаггүй. Тийм болохоор жишээ нь зарим хүмүүс зүгээр нэг харж анх уу газрын тос гэдэг тэр харж анх уу хэдэн мянган жилийн туршид хинч ашиглаагүй зүгээр л нэг хүн болгон хараад дургуутдаг, холуур тойрдог тэр харж анх уу нэг хүн тэрийг энерги болгож ашиглана гэдэг дэлхийн хамгийн том одоо мөнгөний индустри байгуулсан тийм ээ. Тэгээд газрын тос улс орнууд хүмүүс хамгийн ихнийг одоо 20 дугаар зуунд баяжсан. Тэгэхээр тэр байгаа зүйлийг resourceful байх юм бол өөрөөр хэлбэл байгаа зүйлээ зөв ашиглаж чадах юм бол өөртөө байгаа одоо ашиглаж болох зүйлүүдийг зөв ашиглаж чадах юм бол нарны энерги гэх мэт renewable энерги хүртэл та solar panel гэх мэт зүйлүүдийг ашигладаг шиг ашиглаж болно гэсэн үг. Тэгэхээр тэр тийм ялгаа байгаа. Тэгэхээр яг яаж тэрэнд хүрэх вэ?
Гэвэл ядуу хүмүүс өөрсдийгөө маш их азгүй гэж боддог. Тэгээд бусдыг маш их азтай гэж боддог. Хэрвээ та хүмүүсийн яриаг нь сонсох юм бол ядуу сэтгэлгээтэй хүмүүс магадгүй тэр хүн мөнгөтэй хүн байж болно те. Мөнгөтэй ч гэсэн ядуу сэтгэлгээтэй хүмүүс зөндөө байдаг. Ядуу ч гэсэн баян сэтгэлгээтэй хүмүүс одоо мөнгөгүй ч гэсэн баян сэтгэлгээтэй хүмүүс бас зөндөө байдаг. Тэгэхээр тэр ядуу сэтгэлгээтэй хүмүүсийг би ярьж байна. Яг мөнгөгүй хүмүүсийг биш. Тэгэхээр тэр ядуу сэтгэлгээтэй хүмүүс өөрсдийнхөө азгүй байхыг гайхаад байдаг. Тэгээд бусдын азтай байдлыг гайхаад байдаг. Тэгэхээр жишээ нь хэрвээ та зурагтаар ч юм уу те видеогоор ч юм уу маш баян сэтгэлгээтэй хүмүүсийг баян хүмүүсийг сонссон бол эсвэл амжилт гаргасан хүмүүсийг Оскарын шагнал дээр гарч ирээд шагнал авч байгаа хүмүүсийг ч юм уу сонсвол дандаа өөрсдийнхөө азтай гайхаад байдаг те. Би am lucky to be here гэл. Би энэ ч үнэхээр маш их азар би энэ ч байгаа. Энэ хүмүүсийн ачаар би энэ ч байгаа гэд байнга тэгж ярьдаг. Тиймэрхүү одоо үгнүүдийг хэрэгэлдэг. Тэгэхээр бид нар болохоор тэрийг нь анзаардаггүй. Өөрөөр хэлбэл тэр хүмүүс биднэрт амжилтын болон баян сэтгэлгээний нууцыг өдөр тутамд биднэрт хилээд байдаг. Даанч бидний нэг фильтр шүлтүр тохир болохоор тэрийг нь зөв утгаар нь хүлээж авахгүй. Тиймээ чи азтай. Эсвэл энэ худлагаас даруухан дүр эсгэж тоглож яах гэдэг ч юм те. Тэр утгаар нь хараад байдаг. Тэгэхээр зөв утгаар нь харах юм бол тэр хүнийг үнэхээр яагаад энэ хүн өөрийгөө азтайг нь гайхаад байна. Өөр гэдгийг нь сайн харах юм бол бас бус бүх хүмүүсийг харах юм бол бүгд өөрсдийнхөө азтайг гайхаад байдаг. Амжилт гаргасан хүмүүс. Тэгэхээр нэг паттерн явагдаад байна та бүгдэнд нь байдаг. Тэгэхээр энэ паттерн ямар учиртай паттерн вэ гэхээр өөрийнхөө азтайг мэдэрх юм бол яагаад гэвэл азтай байдал одоо жаргал зовлон гэдэг бүх тэр зүйлүүд чинь дандаа харьцангуй шүү дээ те. Бусд хүмүүстэй харьцуулж иж та шинжиж үзнэ яг хэр азтай хэр азгүй хэр жаргалтай хэр жаргалгүй гэдгийг. Тэгэхээр бид нэр аль өнцгөөс харахаас шалтгаалan таны хэр азтай хэр азгүй чинь. Тэгэхээр жишээ нь та Монгол улсад төрснөөр азтай байна. Та 21-р зуунд амьдарч байгаагаараа бас азтай байна. Та хүссэн мэдээллийг хүссэн үедээ нэг кноп дараад авдаг. Тим 90 үед амьдарч байгаагаараа азтай байна. Гэх мэт өөрийнхөө азтай байдлуудыг анзаарах юм бол бас өөрийнхөө эрүүл мэндийг би яг одоо те эрүүл гэрээсээ босоод хаа хүссэн газар руугаа би алхаад очих эсвэл машин бариад очих юм чадвартай байна гэдгийг гэх мэт тэр энгийн азтай зүйлүүдийг анзаарч эхлэх юм бол таны нүд чинь тэр бусад боломжуудыг хардаг тэр боломжийг олж хардаг нүд чинь нээгнэ гэсэн. Тэгэхээр нэг хэл сурахад чих онгоод ихтэй адилхан альва боломжуудыг олж харна гэсэн. Тэгэхээр яванда та ийм сэтгхүүгээр сэтгэж одоо шийдвэрүүдийг гаргах юм бол нэг миний хэлээд байдаг да өөрийгөө үн цэнтэй одоо байр суурьнд оруулах эсвэл үн цэнгүй байр суурьнд оруулах гэж ханны хоёр талд байгаа шүү дээ. Ханны нэг талд нь хүмүүс бүх боломжууд тэр хүн дээр ирж идэг. Бүх одоо хамгийн их баялагууд, хамгийн их боломжууд, хамгийн их өндөр танилын хүрээ гэх мэт бүх зүйлүүд тэр хүн дээр ирж идэг. Нөгөө хүн нь болохоор тэрний төлөө тэмцсээр байгаад хамаг байдаг одоо хөдөлмөрөө гаргаж тэмцээд байсан ч гэсэн тэр зүйлд хүрч чаддаггүй. Тэгэхээр тэр хоёр хүний ялгаа нь тэр сэтгхүүний ялгаанд бас байгаа. Тэгэхээр өөрийгөө азтай гэдгийг анзаарах юм бол та бусад өөрийнхөө юун дээр азтай байна, би энэ зүйлийг яаж ашиглах вэ гэдэг тал дээр одоо сэтгхүүч нь тэлж эхэлнэ гэсэн үг. Тэгэхгүй зарим хүмүүс болохоор өөрийнхөө азгүй гайхаад бусад хүмүүсийн азтайг гайхаад байдаг те. Тэгэхэд тэр хүн ч гэсэн нөгөө хүн ч гэсэн бас өөрийнхөө азгүй гайхаад бие биенийхээ азтай гайхаад байдаг. Хоёр хар хэрэг бие биенийхээ харыг гайхах гэдэг шиг хоёр азтай хүн бие биенийхээ азтай гайхаад өөр өөрсдийнхөө азгүй гайхаад байдаг. Тийм нөхцөл байдлыг би бүр маш олоод харж ирсэн. Тийм болохоор тэр сэтгхүүг өөрчлөх хэрэгтэй. Тэхийн тулд нэг одоо чинь бясалгал хийхдээ ч юм өөрийгөө өөрийнхөө азтайг одоо мэдрэх хэрэгтэй. Тэхийн тулд нэг өөрийнхөө байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байдал төр талархал гэх мэт зүйлүүдийг тогтмол хийх хэрэгтэй. Тэгхийн бол тэр одоо тогтмол та тэрийг хийх юм бол таны сэтгэж байгаа одоо анхаарал чинь хүртэл шал өөр газар байна. Үргэлж маш боломжтой, маш ашигтай одоо маш эерэг зүйлүүдээр таны анхаарал байнга одоо тусна гэсэн үг. Яг л бидний анхаарал чинь юм гарч идэн шиг одоо зүйл байдаг шүү дээ. Focus
хүн нэг дор нэг юм дээр л төвлөрч чаддаг. Тэгээд бусад зүйлүүдийг нэг дор одоо чинь яг одоо би энд ярьж байгаа зүйл дээр төвлөрсөн цагт бусад бүх зүйлүүдийг миний тарих төр зурдаа хойш тавьсан байдаг тийм. Жишээ нь одоо мэдэн дээр юу болж байгаа, тэгээ өнөөдөр гадуур юу болж байгаа гэх мэт бас бүх зүйлүүдийг миний тарих цаашаа хоош нь хийждэг. Тэгэхээр яг одоо миний ертөнцийг дүүргэж ийн гэсэн үг тэр миний анхаарал хаана байна гэдэг нь. Тэгэхээр тэр анхаарлыгаа удирдах сурах хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр цаг хугацаа хүмүүс нэг маш олон хүмүүс цаг бол алт гэж хэлдэг тийм. Цаг хугацааг маш чухал, цаг хугацаа маш үн цэнтэй гэдэг. Тэгэхдээ тэр цаг хугацаанаас илүү хамгийн үн цэнтэй зүйл бол таны анхаарал. Яг гэвэл цаг хугацаа яаж өнгөрөхийг л та одоо тэр үн цэн хамаарна шүү дээ. Яаж тэр цаг хугацааг өнгөрөөж байгаагаас. Жишээ нь та тэр цаг хугацааг зүгээр унтж өнгөрөөж байгаа бол магадгүй эсвэл хэдий тэр цаг хугацаа чухал ч гэсэн та дэмий зүйл хийж өнгөрөөж байгаа бол тэр цаг хугацааны үн цэн тийм өндөр биш. Гэхдээ тэр цаг хугацааг өнгөрөөж явах хугацаанд таны анхаарал хаана байна? Таны анхаарал юун дээр тусч ийн гэдэг хамгийн чухал. Тэгэхээр тэр анхаарлыг зөв тийш нь тусгаж сурахын тулд өөрийнхөө азтай байдлыг анзаарч сурах хэрэгтэй гэсэн үг. Жишээ нь тэр нүуник миний банк хэлдэг бас Daniel Priestley гэдэг нүуник бизнесийн зохиолч байдаг. Тэр нүуник Австралид төрсэн. Тэгээд маш одоо боломжтой, бололцоотой азтай гэр бүлд төрөөд тэгээд 22 настайдаа саятан болоод бизнес эрхлээд явсан. Тэгээд тэрийг зүгээр л нэг өөрийнх нь хувьд бол зүгээр нормал амьдрал тийм ээ. Бизнес хийгээд мөнгө олох, сая доллар олох гэх мэт зүйл бол энгийн үзэгдэл болчихж байгаа байхгүй. 20 эдтэй залууд. Тэгээд дараа нь тэр энтгэгт очоод энтгэгт бизнесийн трип аялалаар энтгэг яваад тэгээд энтгэгт нэг ядуу одоо хорооллын сургуульд очиж үзээд тэгээд тэр ядуу хороолт хүүхдүүдийн байгаа байдлыг нь хараад хүүхдүүдийн ангид нь нэг хичээлд нэг цаг хамт суугаад тэгээд харсан чинь тэр хүүхдүүдийн өмссөн хувцас нь дандаа ноорхоо одоо барууны орны хүмүүсийн charity тусламжаар явуулсан ч гэдэг юм те баг ханцуугүй тийм ноорхоо тийм хувцастай тэгсэн мөртлөө бас уух ус баг байхгүй тэгээд усан доорох гэдэг зүйлийг баг мэдэхгүй тийм ядуу хүүхдүүд тэгээд ангийнх нь бас дотор байгаа одоо хан маань бүгд маш хуучин сургууль тийм орчин тойронд тэр хүүхдүүд маш аз жаргалтай маш инээж хөгөрсөн тийм тэгээд өөрийг нь маш эргээр хүлээж авч өгцсөн тийм хүүхдүүдийг хараад тэгээд дараа нь тэр сургуулиас нь гарч ирээд нөгөө нэг өөрийнхөө жочир буудлын руу явж явах замдаа машинаар бас нөгөө нэг жижигхэн таксигаар нь явахдаа хүмүүсийн ядуу байдлыг бас хараад тэгээд дараа нь тэр ийм боошигтой усанд бохир шахуудын боошигтой уснаас хүмүүс очиж шангаар ус авч ууж байгааг хараад тэгээд усгүй ядуу тийм байдлыг өдөржингөө тийм байдлаар явж үзсээд тэгээд дараа нь өөрийнхөө жочир буудлын гадаа ирээд хашаа руу нороход яг хашааных нь нэг талд нь хүмүүс гадаа боошигноос ус уугаад байж хат нөгөө талд нь шороо байхгүй цэцэрлэгт хүрээлэн маш одоо үзэсгэлэнтэй тийм гоё гарден цэцэрлэгт хүрээлэн тэгээд цаашаа нь яваад ороход 5 одтой жочир буудал өөрийнх нь одоо өөрөө нь жочир буудлынх нь өөрөө нь маш том нэг өрөөнд ихэд л тэр хүүхдүүдийн сургуулиас нь том тэгээд маш одоо luxury өндөртэй тийм тансаг өрөөрөө явж ороод тэгээд тэр үед яг өөрийг нь ингээд одоо амар тийм мэдрэмж хит хийсэн гэж байна. Тэгэхээр тэр үед дараа нь усанд орохдоо үйлсэн гэж байна. Тэгээд тэрийг одоо Entrepreneurial Revolution гэдэг номон дээр бичсэн байдаг. Тэгээд тэрэн дээр анзаарсан зүйл нь өөрийнх нь амьдралд ирсэн ихэнх зүйлүүд нь цэвэр азаас хамааралтай байгаа байхгүй. Австралид төрсэн наз тэрийг өөрөө удирдаагүй. 20 дугаар зууны сүүлээр төрсөн бас азтай. Тэрийг бас өөрөө сонгоогүй. Гэх мэт ямар айлд төрсэн, хаана төрсэн, эрэгтэй хүн болж төрөх үү, эмэгтэй хүн болж төрөх үү тэр бүх зүйлүүдийг та өөрөө сонгоогүй. Зүгээр л цэвэр аз тохиогоод тэр зүйлүүдийг хүлээгээд авцсан. Тэгээд тэднээсийг аз гэдэг утгаар нь биш зүгээр л нормал амьдрал зүгээр л байдаг л зүйл гэдэг утгаар нь олж хардаг.
Тэгээд тэр тусмаа бүр босод одоо өөрийнхөө хөршүүттэй харьцуулж үзэх юм те. Иргэн тойрны өрсөлддөг хүмүүстэйгээ харьцуулж үзэхэд тэр надаас илүү машинтай байна. Би арай ням машинтай байж гэдэг юм. Гэх мэт зүйлүүдээс ингээд гадны нөхцөл байдлуудаас өөрийгөө хохирогч нь болгоод хэр азтай гэдгийг анзаарахын оронд хохирогч нь болоод тэгээд дараа нь тийм хүний тэгж өөрийгөө хохирогч гэж бодсон хүний сэтгэхүйнд орж ирж байгаа бүх зүйлүүд нь дандаа сөрөг зүйлүүд гарч ирж штэ. Ямар ч том бизнесийн санаа, том амжилтанд хүргэх тэр зүйлүүд сэтгэхүйнд нь орж ирэхгүй шүү дээ. Тийм болохоор өөрийнхөө хичнээн азтай гэдгийг анзаарах тусам улам их азтай зүйлүүд танд анзаарагдана. Улам их өмнө анзаарч байгаагүй одоо жишээ нь тэр галзрын тосыг энерги болгож ашиглах, тэр нарны энергийг solar panel-д ашиглаад энерги болгох гэх мэт тэр хамард орчин байгаа баялагуудыг та ашиглаж эхэлнэ гэсэн үг. Өөрийнхөө хамгийн нэгдүгürt азтай гэдгийг анзаарах юм бол тэгээд тэр хүний хэлж байгаагаар болохоор бид хүн болгон одоо баялагын одоо үн цэний уулан дээр зогсож байдаг гэдэг. We are standing on a mountain of value гэдэг. Хүн болгон өөр өөрсдийн гэсэн баялагын уулан дээр зогсож байдаг. Тэгээд тэр баялаг нь юу вэ гэхээр таны story, таны намтар, таны түүх. Тэгэхээр таны түүх болохоор дэлхийд өмнө давтагдж байгаагүй тийм түүх байгаа шүү дээ. Тэгээд тэрнээсээ холбоод та юу хийх гэж байгаа, юу хүсэж байгаа тэр бүхнийг өөрөөгөө story түүхтэйгээ холбоод гаргаж ирэх юм бол магадгүй ном болгоод бичих юм бол ч юм уу. Таны тэр баялаг бусд хүмүүст бас харагдана. Тэгэхээр хүн болгон нэг өөрийнхөө баялагийг анзаардаг, бусд хүмүүсийн баялагийг маш их сайн анзаардаг, бусд хүмүүсийн азтай байдлыг маш сайн анзаардаг. Тэгэхээр бид нэр азтай байдлыг анзаарах чадвар бол байгаа. Өөрийгөө тэрэн дээр ашиглах хэрэгтэй гэсэн үг, өөр дээр ашиглах хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр яагаад бид нэр азтай байдлаа анзаардаг вэ гэхээр хэрвээ та уулан дээр авирж үзсэн бол та хамгийн өндөр уулан дээр авирж үзлээ гэж бодоход та доошоо харахаар ерөөсөө шороо харагдчихдаг тийм. Та өндөр уулын орой дээр зогсож байгаа ч гэсэн доошоо харахаар хөлд орчин шороо. Өөр тийшээ харахаар бусад уулууд маш өндөр харагддаг. Тэгээ бусад уулуудын оройн дээр зогсож байгаа хүмүүсийг харах юм бол маш өндөр уулын орой дээр зогсож байгаа нь харагддаг. Гэхдээ өөрийнхөө уул руу доошоо харахаар ерөөсөө шороо харагдаад байдаг гэсэн үг. Тэгэхээр өөрийнхөө хэр өндөр уулан дээр зогсож байгаа гэдгийг анзаарах хэрэгтэй гэсэн үг. Тэгээд тэрний дараа нь хийх зүйлүүд чинь болохоор одоо тэр азтай зүйлүүдийг ашиглаад resourceful mentality-тэй болоод тэгээд тэр бусад бүх тэр хүмүүсийн амжилтууд нь танд маш ил тод болж харагдана гэсэн үг. Жишээ нь Jack Ma-гийн тэр түүх байдаг да монголчууд баг бүгд тэр мэддэг баг. Тэр KFC-д орох гээд ажиллаж чаддгүй, ажилд орох гэж чаддгүй, Harvard их сургуульд 10 удаа бүртгүүлж чаддгүй гэх мэт. Тэр болгон тэр хүнд боломжууд харагдаад байгаа байхгүй. Тэгээд тэр боломжуудыг бүгднийг оролдож үзээд идэг. Тэгээд тэхийн тулд магадгүй 9 жил үнэгүй жуулчдад орчуулга хийж өгч англи хэл сурах гэх мэт. Үнэгүй нэг гайд тур хийж өгч англи хэлийг сурах гэх мэт. Хамар доорн байгаа боломж байгаа байхгүй. Тэр жуулчныг хараад нэг хүн одоо ядуу сэтгэлгээтэй хүн тэр гаднаас ирж байгаа жуулчдыг хараад энэ баян орны жаргацсан гарууд гэдэг ч юм уу те энэ азтай хүмүүс би азгүй гэдэг утгаар нь харна. Тийм утгаар нь харсан хүмүүс нэг бол тэр хүнийг ашиглаад тэр хүнд муу юм хийх бодох. Эсвэл тэр хүнээс холуур байхыг бодох ч юм те. Тийм болохоор тэр боломж баялаг гэдэг зүйл нь тэр хүнд харагдахгүй. Тэрний оронд өөрийгөө тэр жуулчныг хараад өөрийнхөө азтайг гайхах хэрэгтэй гэсэн. Тэр Jack Ma тийм зүйл тохиолдсон гэсэн. Тэр жуулчд хятадд ирж байна гэдэг нь Jack Ma бусад дэлхийтэй холбогдох, англи хэлийг сурах гэх мэт боломжууд нь нэгдэж гэдэг утгаар нь харж байна гэсэн. Тэгэхээр хүн болгонд энэ боломжууд таны хамард орчин өдөр тутамд эргэлдэж идэг. Өдөр тутамд танд маш өндөр таны амьдралыг өөрчлөх боломжууд байж идэг. Тэрийг олж харахгүй л танаас хамаарна гэсэн үг. Тэгэхээр жишээ нь яг одоогийн байдлаар би баян айлын хүүхэд биш одоо зүгээр нэг багш мэрэгчлээ аав ээж төрсэн тийм хүүхчүүд. Гэтэл яг одоо надад хэд хэдэн миллионер найзууд байна. Одоо доллараар миллионер болсон хүмүүсийг би дотн таньна гэсэн үг. Тэгэхээр яаж тэр хүмүүсийг би таних вэ? Яаж тэр хүмүүстэй би найз болсон бэ гэхээр
тэр хүмүүс одоо жишээ нь тэр хүмүүс намайг хараад миний сэтгэхүйг анзаарна гэсэн үг. Одоо жишээ нь хэрвээ би өөрөө саятан тэр бомтон хүн бол тийм. За заавал мөнгөөр биш юм ахад би өөрөө маш өндөр амжилт гаргасан. Та хэрвээ жүжигчин болох гэж байгаа ч юм тийм. Би хамгийн өндөр найруулагч, кино найруулагч, хамгийн амжилттай жүжигчин байлаа гэж бодоход таныг би хараад шууд дүгнэн, шууд танин гэсэн үг. Таны цаад сэтгүү чинь юу вэ? Таны хүсэж байгаа зүйл чинь юу вэ? Таны хэлж байгаа үгнүүдийг чинь би анзаарна гэсэн үг. Өөрийгөө азтай гэж бодож байна уу? Бусдыг азтай гэж бодож байна уу? Нөхцөл байдлынхаа хохирогч байна уу? Үгүй байна уу гэдгийг нь шууд таньна гэсэн үг. Тэгэхээр тэр цаанаас чинь илрээд нэг тийм одоо өмхийн үнэртгч гэдэг юм одоо. Тэр үнэрийг чинь үнэртэд хүмүүс мэднэ гэсэн үг. Тийм болохоор таны эргэн тойрны чинь хүмүүс одоо тэрийг чинь та одоо нэг маш өндөр хүрээнд өөрийгөө оруулмаар байгаа шүү дээ. Тэгжиж тэр хэмжээнд та ойртон шүү дээ. Өөрийнхөө очихж байгаа хэмжээнд. Тэгэхээр тэр хэмжээнд орохын тулд тэр хүмүүстэй зэрэгцэж сэтгэх хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр би хэдий миллионер саятан тийм хүн одоо санхүүгийн одоогийн байдлаар тийм амжилт гаргасан хүн биш ч гэсэн намайг тэр миллионер хүмүүс хараад одоо ирээдүйтэй залуу байна гэж үнэлдэг. Яагаад гэвэл миний сэтгэхүй тэр хэмжээнд тэр хүмүүстэй зэрэгцэж заримдаа тэр хүмүүсээс зарим зүйл дээр илүү мэдээж зарим зүйл дээр дутуу тэр хүмүүсээс сурахыг хүссэн тийм ирмэлцэл гэдэг тэр бус бүх зүйлүүдийг би зүгээр үйлдэлээрээ үгээрээ харуулж чаддаг. Тэгэхээр тэрийг харуулах гэж дайрах нь бас нэг өөр л дөө. Жишээ нь desperate буюу тийм заавал тэр зүйлийг авах гээд байгаа нэх гээд байгаа тийм сэтгэхүйгээс бас ирэх юм бол тэрийг шууд хараад тантай ахиж хийж харьцахгүй гэсэн. Өөрөөр хэлбэл нөгөө нэг limited resources байгаа гэдэг хязгаарлагдмал баялаг байгаа гэдэг одоо тэрэндээ бүрэн итгэцэн тийм хүн байх юм бол боломж болгоныг заавал энийг одоо заавал энэ хүнээс би энэ юмыг салгах ёстой ч гэсэн гэдэг юм уу тийм сэтгхүүтэй болчихно гэсэн. Тэгэхээр тийм сэтгхүүтэй хүнтэй хинч бизнес хийхгүй хинч найз болохгүй гэсэн. Ялангуяа амжилттай хүмүүс. Тэгэхээр тэрний оронд хязгааргүй баялагтай одоо ертөнцид байгаа гэдгийг анзаараад гэхдээ тэр нь зүгээр нэг тийм хий үзэгдэл биш одоо жишээ нь нэг secret ном дэр гардаг би ийм юмыг хүсэж ийм юмнууд дэрнэ гэж бодонгууд wave цацраал тэгэл тэр нь буцаж өөр дээр чи ирдэг гэсэн үг биш. Зүгээр бид нар нэг хүмүүсийн нийгэмд амьдарч байгаа штэ. Бид нар мөнгө гэдэг зүйл чинь жишээ нь би өмнө хэлжсэн neutral indicator of value гэдэг. Бусд хүмүүс адилхан үн цэнийг одоо indicate хийж идэг зүйл гэсэн үг. Өөрөөр хэлбэл нөөц энерги гэсэн үг. Мөнгө гэдэг чинь яг өдөр тутам хоол унд байр гэдэг зүйлээ өдөр тутмын хэрэгцээгээ хангасны дараа банкнд хадгалагдж идэг нөөц энерги гэсэн үг. Тэр нөөц энергийг та юун дээр зарцуулж болно? Хүссэн зүйлээр зарцуулж болох тийм нөөц энерги. Тэгэхээр тэр нөөц энерги гэдэг нь хинийч одоо эзэмшил биш. Тэгээд бас хэрвээ та яг бодоод үзэх юм бол банк одоо мөнгө компани гэх мэт бүх зүйлүүд одоо үлгэрийн тийм fiction гэж хэлдэг даа нэг бодит амьдрал дээр биш тийм үлгэрийн номыг fiction ном гэж хэлдэг. Тэр шиг fiction гэсэн. Бас шашин чинь бас нэг төрлийн fiction. Яг яагаад вэ гэдгийг тайлбарлах юм бол тэр банк гэдэг одоо компаниг та байгууллаа гэж бодъё. Та хувьцаат хязгаарлагдмал хувьцаат компани байгууллаа гэж бодоход тэр компани чинь яг хувь хүн шиг хуулиар хувь хүн шиг шийтгэл аавна. Хувь хүн шиг өөр тавих юм бол тэргээ төлнө. Жишээ нь би оргил гэдэг компани байгууллаа гэж бодоход би өөрөө оргил гэдэг хүн байсаж тэр оргил гэдэг компани надаас тустай хариуцлагатай компани. Би одоо тэр компани өрөнд орох юм бол би өрөнд орох ш тэр компани өрөнд орно гэсэн. Хэдий тэр миний компани ч гэсэн. Тэгэхээр тэр компани яг хүн шиг тийм хариуцлагатай, хүн шиг үүрэгтэй, хүн шиг одоо нийгэмд хариуцлагатай тийм зүйлийг яаж бүтээж чинь зүгээр л нэг цаасан дээр бичээл нэг хүнийг гаргаад ирж байгаатай адилхан. Тэгэхээр fiction. Тэрийг яаж fiction-ыг нь бодит болгох вэ гэвэл хүн болгон итгэх ёстой. Хүн болгон тэрийг нь хүлээн зөвшөөрөх ёстой. Тэр нийгэмд байгаа хүн болгон тэр компани байгаа гэдэгт хүлээн зөвшөөрөд хуулиараа бичигдчих юм бол тэр fiction бодит байдал болно. Яг л нүуник одоо чинь исламын шашинд бурхан Аллах гэдэг одоо бурханд
хүн болгон итгэжиж тэр нь яг тэр нийгэм дотроо бодит үнэн болдог. Яг тэрнтэй адилхан мөнгө гэдэг зүйл хүн болгон мөнгө гэдэг зүйлийг үн цэнтэй гэдгийг нь итгэхгүй болох юм бол мөнгөний үн цэн зүгээр л нэг цаас болно тийм ээ. Тэр цаасанд үн цэн гэдэг зүйлийг оруулахын тулд бид нэр хүн болгонд тэр зүйлийг үн цэнтэй гэдгийг нь итгүүлэх хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр гол бизнест ч тэр юунд ч тэр бүх зүйлэн дээр гол нь хүмүүсийн хоорондын харилцаа, хүмүүсийн хоорондын итгэл үнэмшил гэдэг дээр оршиж байгаа болохоор тэр зүйлийг та хүмүүстэй харьцаж сурах хэрэгтэй. Хүмүүст өөрийгөө харуулж таниулж сурах хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр тэхийн тулд та өөрийгөө тэр vital гэдэг нэг хоёр төрлийн хүн байгаа шүү дээ. Хоёр төрлийн ажилчин, хоёр төрлийн лидер, хоёр төрлийн ямар ч хамаагүй тийм хүмүүс аа. Тэр нэг нь vital, нөгөөх нь functional гэдэг. Тэр vital нь болохоор тэр бүх боломжууд тэр хүн дээр ирж идэг, бүх зүйлүүд тэр хүн дээр ирж идэг. Тэгээ тэр хүн тэр компанид маш хэрэгтэй. Тэгэхдээ тэр компани тэр хүнд хэрэгтэй ч юм уу хэрэггүй ч юм хамаагүй. Хамгийн гол нь тэр хүн тэр компанид маш хэрэгтэй. Өөрөөр хэлбэл тэр хүнийг сольж болохгүй гэсэн үг. Functional хүн гэж байна. Functional нь болохоор ажилдаа маш сайн, маш ур чадвартай. Жишээ нь та нэгтлэн бодогч бол маш сайн ур чадвартай нэгтлэн бодогч. Гэхдээ таныг сольж болно. Гэхдээ таныг өөр нэг ур чадвартай сайн нэгтлэн бодогчоор сольж болно гэсэн үг. Тэр нь болохоор functional. Бид нэр functional байхын төлөө өдөр тутамд хичээдэг, өдөр тутамд тэнцээд байдаг тийм. Улам functional байхын тулд өөрөөр хэлбэл улам ур чадвараа хөгжүүлэх гэх мэт нэг тийм нэг чигээрээ зам дээр яг тэмцээд тэгээд тэрийгэ хөгжүүлээд өрсөлдөөд байдаг. Тэр өрсөлдөөнөөс гарахын тулд та тэр vital гэдэг тал руу н орох хэрэгтэй. Тэхийн тулд хүмүүсийн хоорондын харилцаа, хүмүүсийн хоорондын хэрэгцээ гэдэг зүйлийг хангаж сурах хэрэгтэй. Тэгэхээр хүн болгонд нэг юм хэрэгтэй байдаг. Хүн болгонд нэг юм хэрэгтэй байдаг. Юм хэрэггүй хүн гэж хаанч байхгүй. Тэгэхээр та тэр зүйлийг та эхлээд нүуник тэр өөрийгөө азтай гэдэг сэтгхүүгээ өөртөө суулгачлаа гэж бодъё. Өдөр тутам та бясалгал хийхдээ тэрийг өөртөө суулгачлаа гэж бодъё. Тэгэхээр дараагийн алхам та тэр сэтгхүүг суулгасан болохоор танд маш олон зүйлүүд өмнө харагддгүй байсан зүйлүүд чинь харагдаж эхэлнэ. Тэгэхээр тэр зүйлүүдийн нэг нь юу вэ гэхээр бусд хүмүүст юу хэрэгтэй байгааг нь харагдаж эхэлнэ. Тэгэхээр тэр бусд хүмүүст юу хэрэгтэй байгааг нь та олж анзаарах юм бол та тэрийг нь ямар нэг аргаар нөхөж өгж, ямар нэг аргаар provide хийж сурна гэсэн үг. Тэгэхээр таны амьдралын чинь маш чухал хэрэгцээг хангаж өгдөг хүн vital хүн гэсэн үг. Тэр зөвхөн тэр хүн л хангаж чадна гэсэн үг. Өөр хин ч хангаж чадахгүй. Жишээ нь таны хайртай таны хүүхэд ч юм уу таны хувьд vital хүн шүү дээ. Тэр хүүхдийг өөр хин ч replace хийж орлуулж чадахгүй. Таны хайртай хүнийг ч юм уу хинч гэр бүлийн хүнийг ч юм уу өөр хинч replace хийж орлуулж чадахгүй. Тэгэхээр тэр хүн таны хувьд vital хүн байна гэсэн үг. Компани дотор ч гэсэн та тийм байж болно. Хинч таныг replace хийж чадахгүй, хинч таныг өөрчилж чадахгүй, орлуулж чадахгүй гэсэн үг. Тэхийн тулд та хэд хэдэн зүйлүүдийг хийх ёстой. Тэр нь юу вэ гэхээр өөрийнхөө тэр нүуний түрүүний миний хэлээдсэн mountain of value гэдэг байгаа. Та өөрийнхөө үн цэний уулан дээр зогсож байгаа. Тэр уулынхаа үн цэнийг гаргаж ирж ашиглах ёстой гэсэн үг. Өөрөөр хэлбэл өөрийнхөө түүх, өөрийнхөө story, өөрийнхөө хэрэгцээтэй зүйлүүдийг ашиглаад бусд хүмүүстэй холбогдох ёстой гэсэн үг. Өөрөөр хэлбэл би өөрийнхөө түүх, өөрийнхөө итгэл үнэмшил, ирмэлзэл гэдэг бүх зүйлүүдийг тантай хуваалцаад холбогдох юм бол зарим нэг зүйлүүд дээр намайг өөр хинч replace хийж орлуулж чадахгүй гэсэн үг. Над шиг адилхан бизнес ярьдаг, хэл сурахыг ярьдаг тиймэрхүү хүмүүс зөндөө гарч ирж болно. Гэхдээ яг намайг хинч хийж орлуулж чадахгүй шүү дээ. Тийм болохоор яг тэрийг ашиглах хэрэгтэй гэсэн үг. Тэрийг өөрийнхөө түүхийг жишээ нь яаж ашиглах вэ гэхээр та өөрийнхөө намтрыг бичиж болно. Та тогтмол нийтлэл чинь видео хийж болно гэх мэт. Тэгэхээр тэрүүгээрээ гэхдээ ямар ч хамаагүй намтар, ямар ч хамаагүй видео биш. Яг хэрэгтэй хүмүүстэй хэрэгтэй зүйлийг нь provide хийдэг нийтлэл гэсэн үг. Яг тэхийн тулд эхлээд хүмүүсийн юу хэрэгтэй байгааг нь олж анзаарч сурах. Жишээ нь би хэлний багш биш ч гэсэн хүмүүст хэл сурах хэрэгтэй байгааг нь олж анзаараад тэгээд надад байгаа value нь юу вэ? Надад байгаа үнц нь юу вэ? Энэ хүнд өгж болох үнц нь юу вэ? Тэгэхээр хэлийг хурдан сурах арга техник, ур чадвар, зарчмууд надад байна.
хилийг бас гэх мэт тэр зүйлүүдийг бусд хүмүүст өгж болох тэр value үнцнүүд надад байна. Тэгэхээр тэрийг би өгөх хэрэгтэй гэсэн үг. Тэгээ тэрийг хариу нэхэхгүй өгөх хэрэгтэй. Тэгээд байнга одоо бизнес би бас өмнө хэлжсэн бизнес гэдэг чинь авахын урлаг биш өгөхийн урлаг гэдэг. Тэгээд өгөхдөө бас буруу хүнд буруу юм өгж болохгүй. Маш exclusive байх хэрэгтэй. Маш одоо жишээ та хэрвээ над руу маш олон хүмүүс бас цагаар хичээл заах уу эсвэл өргөдөж авчирч нэвтрүүлэгт орох уу гэдэг юм уу. Тиймэрхүү саналууд маш их ирдэг. Би бүгдэнд нь тийм гэж хэлдэггүй. Яг тэгвэл миний цаг надад маш чухал байдаг. Би тэр цагаа үргэлж зөв зүйл дээр ашиглахыг ирмэлцдэг. Тэрнээс гадна бас би хинтээ өөрийгөө холбож байгаа, хинтээ хамтарч ажиллаж байгаа гэдгийг маш сайн дүгнэх хэрэгтэй. Яг тэгвэл тэрийг би буруу зүйлээр буруу хүнтэй хийх юм бол эргээд надад болон миний хийх гэж байгаа зүйлд миний одоо туслах гэж байгаа хүмүүст гэх мэт эерэг нөлөө авчирч чадахгүй юу гэдгээс би шийдвэрээ гаргадаг. Жишээ нь би надад нүуний зорилго байгаад байгаа шүү дээ. Би Монгол улсын яг яванда Монгол улсаас дэлхийд одоо зэрэгцэх тийм компани, тийм эдийн засгийг гаргаж ирмээр байна. Тэр Монгол залуучууд, Монгол хүмүүс бүгд нийлээд бүгд жоох тэр бизнесийн ирмэлцэлтэй залуучууд нийлээд Японы Toyota, Sony энтер гэдэг шиг дэлхийд хүрсэн Солонгосын Samsung гэдэг шиг тийм компани гаргаж ирмээр байна гэсэн тийм зорилготой байгаа. Тэхийн тулд би эхлээд Монгол хүмүүст тэрлүүн ойртох бүх зүйлүүдийг нь тус нэмэр болох хэрэгтэй. Тэхийн тулд би ганцаараа хийж чадахгүй. Надад баг бүрэлдэхүүн хүн хэрэгтэй гэх мэт. Тэгэхээр тэрний төлөө тэрнийг надад одоо тэр зорилго руу ойртуулж гинөө, ойртуулахгүй байна уу гэдэг шийдвэрийг гаргахад надад маш амархан болчихно гэсэн үг. Бусд бүх хүмүүс надад миний энэ юмд оролцоод өгөөч, надад ийм юм заагаад өгөөч, эсвэл надад нэг цаг гаргаад өгөөч гэх юм уу. Тийм хүн болгонд би үгүй гэж хэлдэг. Яагаад гэвэл би өөрийнхөө яг хэрэгтэй serve хийх гэж байгаа. Би хүмүүст нэг serve хийх гэж байгаа шүү дээ. Өөрийгөө би servant гэдэг утгаар нь үздэг. Өөрөөр хэлбэл одоо зарц гэдэг утгаар нь үздэг. Тэгэхээр би яг хэрэгтэй хүмүүстээ би serve хийх хэрэгтэй. Тэгэхээр тэр хүмүүст би serve хийхин тулд маш өндөр түвшинд маш өөрийнхөө бүх одоо сэтгэл зүрх, бүх мэдлэг боловсрол, бүх ур чадвар гэдэг зүйлийг шингээж serve хийхин тулд хичээдэг. Тэхийн тулд би бүх зүйлүүдэд үгүй гэж хэлэх ёстой байдаг. Тэхийн хооронд олон зүйлийн хооронд гүгэх юм бол би нөгөө гол хүмүүстэй үнцэнэ өгч чадахгүй гэсэн үг. Тэгжиж та vital болно гэсэн үг. Тэгэхгүй боломж болгоныг зөвшөөрөөд танд одоо жишээ нь илүү мөнгө өгье, илүү цаг ажиллах гэх юм уу те. Тэр болгонд та бүгдэнд нь тийм гэж хэлэх юм бол таны нөгөө нэг цагч нь дүүрнэ. Тэгээ таны нөгөө нэг анхаарал чинь бас би бас маш олондоо хэлдэг шүү дээ. Prefrontal cortex гэх таны тархины чинь урдлын хэсэг батарей шиг ажилладаг. Амархан дуусдаг. Тийм болохоор тэрийг буруу зүйлд ашиглах юм бол та хизээч нөгөө нэг зөв зүйлдээ ашиглах цэник үлдэхгүй болно. Тийм болохоор маш олон зүйлүүдэд үгүй гэж хэлж иж зарим нэг зүйлд тийм гэж хэлэх ёстой болно. Тэр тийм гэдэг зүйлийг олохын тулд та тэр сэтгхүүгээ өөрчлөх хэрэгтэй гэсэн үг. Тэр зүйлийг урдаа байгаа боломжуудыг, нөхцөл байдлуудыг арай өөр талаас нь харах хэрэгтэй гэсэн үг. Тэгээд тэхийн тулд хамгийн чухал зүйл нь та тэр нөхцөл байдлынхаа хохирогч нь биш өдөрдөгч нь гэдэг одоо утгаар өөрийгөө харах хэрэгтэй. Нэг Jim Carrey-ийн нэг хэлдэг үг байдаг. Life doesn't happen to you, life happens for you гэдэг. Амьдрал одоо чам руу одоо яг яаж орчуулах нь мэдэхгүй байна. Амьдрал яг чам руу одоо амьдрал тохиолдож байгаа зүйл чам руу тийм дайралт өгж байгаагаар биш, чиний төлөө одоо болж байдаг гэх юм одоо яг 100% орчуулж байгаа. Гэхдээ яг тэр талаар нь харах юм бол тэр зүйлүүд чинь анзаарэгдэж эхэлнэ. Яг гэвэл миний хэлсэнчлэн байнга хэлдэгчлэг бүх зүйлүүд хоёр талтай байдаг шүү дээ. Одоо жишээ нь би өөрийгөө азгүй гэдэг утгаар нь харах юм бол маш азгүй. Жишээ нь би яагаад хараа муутай юм те? Би яагаад бла 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 гэж зөндөө олон азгүй зүйлүүд байна. Гэхдээ тэрийг нь азтай болгож харж бас болно. Би хараа муутай байдлаа одоо байснараа би бусад хараа муутай хүмүүсийг зовлонгийн
Тэгэхээр би тэр хүмүүсийн зовлонг ойлгодог болохоор тэр хүмүүст би яаж туслаж чадах вэ гэдэг ч юм уу тийм. Тэр болгон чинь таны тэр одоо obstacle болгон чинь саад болгон чинь танд боломж та ямар нүдээр харахаас шалтгаалаад боломж нэг бол боломж нэг бол саад. Тэгэхээр тэр болгоныг одоо жишээ нь Стивен Хокинг байна тийм хөдөлж чаддаг. Мотор нейрон нэвтэрсэн. Аль 22 настай байхаас илүү. Одоо 70 хэд настай 80 нас баг болж байгаа. Сүүлийн 50 60 жил хөдөлж чадахгүйсэн. Тэгэхдээ тэр хүн тэргүүрээ юу хийж чадсан бэ? Тэр хүн бодхоос өөр цаг одоо гарч ирээгүй гэсэн үг. Тэгэхээр тэр цагийг зөв зүйлд ашиглаад бодоод тэр бодлогынхаа чадвараар маш том онолуудыг гаргаж ирсэн тийм ээ. Физикийн онолуудыг. Тэгээд гих мэт тэр таны тэр саад болгон чинь боломж болж хөөрөх боломжтой гэсэн үг. Тэгээд бас нэг зүйл байна. Бусд хүмүүс биш юм аа гэхэд альва нэг зүйлд өс хонзон санах. Эсвэл тийм муу зүйл resentment санах ч гэдэм үү те. Тэр зүйлийг би яагаад хэрэггүй гэдгийг нь тайлбарлая. Шашны утгаас биш. Зүгээр шууд сэтгэл зүйн утгаас нь тайлбарлая. Нэг шашны хүмүүс айгүй хэлдэг дээ. Бус хүмүүс битгий сонзон сан, хүмүүс сайн юм сан гэдэг. Тэгээд карма тийм утгаараа биш. Зүгээр шууд сэтгэн бодох чадвар шууд тархинд яаж нөлөөлдөг утгаас нь би тайлбарлая. Хэрвээ та бус хүмүүст өс хонзон санах ч юм уу муу зүйл санаад тэгэх юм бол та яаж ийна гэдэг та тэр хүнийг өөрийнхөө тархин дотор, өөрийнхөө бодол дотор, өөрийнхөө анхаарал дотор үн төлбөргүйгээр төрөөс төлөхгүйгээр амьдруулж байна гэсэн үг. Энэ зүйлийг бас маш сайн шингээж авах хэрэгтэй. Хэрвээ та ямар нэгэн зүйлд, ямар нэгэн юмд заавал хүнд байх шаардлагагүй. Засгийн газартаа ч гэж болно те. Монгол улсын засгийн газрыг бла 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 76 гишүүнээс болоод бла бла бла. Тэр болгон чинь саад биш боломж гэж болно. Тэгэхээр тэрийг та саад гэдэг утгаар нь одоо өс хонзон гэдэг муу энергиэр нь шүү дээ муу талаас нь бодох юм бол та тэр муу үзэл бодол муу сэтгхүүг өөрийнхөө тархин дотор үнэгүй амьдруулж байна л гэсэн үг. Өөрийнхөө тархин дотоос гадна өөрийнхөө анхаарал дээр нүг хамгийн чухал гэж хэлээд байгаа шүү дээ. Цаг хугацаанаас илүү чухал зүйл чинь анхаарал. Тэгэхээр тэр утгаар нь бодож үзэх хэрэгтэй. Тэгээд бас эрдэмтдийн хийсэн судалгаа байдаг. Одоо үзий яддаг хүнийг уучлуулад тэгээд тийм дасгал хийлгүүлээд тэгээд өндөр өсрүүлж байгаа. Тэгэхээр нэг эхлээд нь одоо жишээ нь 40 см өсөрсөн хүн дараа нь хин нэгнийг уучлсны дараа тэр дасгалыг бясалгал хийсний дараа өсөрөхөд 5% хөвчөлөө 7% хөвчөлөө илүү өндөр өсөрж байгаа. Тэгэхээр яаж нэг гэдэг чинь таны нэг тархи чинь ингээд чөлөөлөгдөж байгаа байхгүй. Тэгээд тэр чинь бусад мотор нейронд чинь хүртэл nervous system таны мэдрэлийн системд хүртэл нөлөөлөд таны бие чинь хүртэл илүү чөлөөтэй илүү эрч хүчтэй хөдөлнө гэсэн үг. Тэгэхээр та өөрөөгөө л одоо ухрааж байгаа байхгүй. Яаж юуг анхаарлаа юунд хандуулж байгаагаас чинь бүх зүйл чинь хамаарат байгаа байхгүй. Тэгэхээр та анхаарлаа тэр буруу зүйлд хандуулаад бусд хүмүүст хонсон санах ч юм уу эсвэл бусд хүмүүс танд яаж нөлөөсөн тэр нөхцөл байдлын хохирогч нь болдог. Тэр талаас нь та харах тусам та өөрийгөө урагшлаа өөрийгөө нэг зорилго руугаа ойртуулах боломжоос л ухраагаад байна гэсэн үг. Тэгэхээр тэрнийг болиулахын тулд та өөрийнхөө төлөө тэр хүнийг мартах хэрэгтэй. Тэр хүнийг зүгээр өршөөх хэрэгтэй ч гэдэм үү те. Яг тэгвэл жишээ нь одоо жишээ нь Монголд нэг хүн над маш муу зүйл хийлээ гэж бодъё. Эсвэл миний энэ видеон дээр над руу маш сөрөг байдлаар над руу хандлаа гэж бодъё. Тэгэхээр тэр хүний талаар би бодоод ингээд цагаа өнгөрөх юм бол тэгээ тэр хүнд би муу сандаг ч юм уу те хэрүүл хийдэг ч юм уу. Тэгэх юм бол би маш өөрийнхөө нэг одоо сэтгэхүйг өөрийнхөө анхаарлыг ингээд одоо ман татуулаад бүрхэлж чинь гэсэн үг. Тэгэхээр өөр надад юу ч харагдахгүй тэр хүн харагдана гэсэн үг. Тэгэхээр би анхаарлаа зөв зүйлд ашиглаж чадахгүй, боломжуудад ашиглаж чадахгүй, хэл сурах, өөрийгөө хөгжүүлэх гэх мэт зүйлүүдээр би өөрийгөө ашиглаж чадахгүй байна гэсэн үг. Тэгэхээр тэр хүний төлөө биш. Тэр хүн тэгээд би хонзон саналаа гэх тэр хүнд ямар ч муу зүйл тохиолдохгүй. Тэгсэн мөртлөө ямар ч ашиггүй зүйл би өөрийнхөө үн цэнтэй анхаарлыг зарцуулаад байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл тэр танд ямар ч буруу юм хийсэн нөхцөл байдал, хүмүүс, засгийн газар, эсвэл таны сургууль, таны багш хинч байдیں۔ Тэ танд муу зүйл хийдэг бүх хүмүүс таны тэр анхаарлыг чинь эзэмших эрх байхгүй л гэсэн үг.
Тэгэхээр тэр хүмүүст тэр боломжийг нь битгий олго. Тэр хүмүүст юм уу тэр нөхцөл байдлуудад тэр эсвэл та магадгүй аваарт ороод гаргүй болцсон ч байж болно тий. Тэгэхээр тэрнийхээ араас та гимшээд харамсаад бодоод байх юм бол цаашаа явах одоо алхмуудыгаа хийхээсээ өөрийгөө хойш татаад байна л гэсэн үг. Тэгэхээр нэг хүн бас надаас нэг жоохон философийн талаас нэг асуулт асуусан. 2-7 оны өмнө жилөө надаас 4-5 асуулт асуусан. Тэр асуултуудын нэг нь болохоор хувь тавилан гэдэг зүйлийг юу гэж боддог вэ гэдэг надаас асуусан. Тэгэхээр тэрний талаар би надад бас нэг өөрийн гэсэн үзэл бодол байдаг. Тэр нь болохоор юу вэ гэвэл хувь тавилан гэдэг чинь одоо definition нь буюу хувь тавилан гэдэг зүйлийн утга тайлбарыг нь тайлбарлах юм бол одоо зурсан зураг гэж ярьдаг шүү дээ тийм. Ямар ч өөрчлөгдөхгүй тийм тавилан гэдэг тийм. Тэгэхээр тэр утгаараа хувь тавилан гэдэг чинь өнгөрсөн цаг. Миний бодлоор бол. Яг л өнгөрсөн цагийг бид нэр хизээч өөрчилж чадахгүй шүү дээ тийм ээ. Өнгөрсөн цаг бол хувь тавилан. Тэгэхээр ирээдүйн цаг бол хувь тавилан биш. Боломж. Ирээдүй бол opportunity боломж. Өнгөрсөн цаг бол хувь тавилан. Тэгэхээр одоо цаг гэдэг чинь тэр боломжийг хувь тавилан руу шилжүүлдэг, үзэгнэ гэсэн үг. Одоо машин чинь тийм. Тэгэхээр одоо цаг гэдэг чинь ингээд ирээдүйг хувь тавилан болгоод конверт хийгээл конвертер машин гэсэн үг. Энэ одоо ямар ч хэлсэн ойлгохгүй бол тэр л ямар ч хэлсэн би миний үзэл бодол тийм. Одоо ирээдүй бол боломж, өнгөрсөн бол хувь тавилан. Одоо цаг бол тэр боломжийг хувь тавилан болгож хувиргадаг машин. Тэгэхээр та тэр машиныг яаж ашиглах? Тэр боломжийг хувь тавилан ямар хувь тавилан болгож хувиргах чинь таны дор. Таны 100% таны хариуцлага. Тэгэхээр энэ хариуцлагыг та яаж ашиглах вэ? Яаж юунд зарцуулах вэ? Өөрөөр хэлбэл та өөрийнхөө анхаарлыг цаг хугацаанаас илүү чухал зүйл буюу таны анхаарал хаана байна? Юун дээр анхаарч байна? Тэгээд тэр чинь таны 100% хариуцлага, таны боломж. Тэгэхээр тэрийг зөв зөвлөд ашиглах гэж би найдаж байна. Тэгээд амжилт хүсье. Дараа уулзлаа баяр та.